хэдэн сая өдрийн минь өнөөдөр жоохон хөвчлөлтэй юм ярих шүү заяа. Амралтын өдөр болохоор. Тэгээд та хэдас нэг амар чухал юм асууя. Би эмхтэй юу эрэгтэй юу? Намайг үзэн яддаг хүмүүс чи угаасаа авгаа зантай штэ идрээ. Гэхдээ монголчууд бид нар энд товч тодорхой хариулт өгч чадна. Эдгээр батвал эрэгтэй. Гэхдээ нөгөө барууны эдийн засаг муудаж байгаа барууны улсууд ерөөхдөө сүрх гэж байгаа мэдрэл муутай болж эхэлж байгаа. Тэгээ одоо юу болж байгаа юм бэ гэвэл Америкт ер нь бол тий эмэгтэй хүн гэж яг юу юм бэ хүмүүс тайлбарлаж чадхаа болсон. За тэгээд саяхан WNBA хөдөлгөөн бүгд мэдж байгаа тий Michael Jordan, Kobe Bryant, Shaquille O'Neal, тэгээ LeBron James гэх мэт чинь тоглогч тэндээ ингээ сакс тоглож байгаа. National Basketball Association. Гэхдээ хажуугаар нь бас дахиад юм байгаа. WNBA, Women's National Basketball Association. За тэгээд сүүлийн үед яагаад урд нь тэр W үсэг тэр woman гэсэн үгийг оруулсан юм бэ? Яагаад гэх юм бол дөнгөж саяхан хуучин NBA-гийн тоглогч Enes Kanter юм томоохон мэдээ өчтөр зарласан. Сонсцгоо. After careful consideration and reviewing the current eligibility guidelines, I am officially declaring myself a WNBA prospect. За Enes Kanter WNBA нэр дэвшиж байгаа. Дараагийн draft дээр Enes Kanter дүнгийн саяхан юу хэлсэн бэ гэх юм бол би янз бүрийн шалгууруудыг бүгдийг шалгалаа. Шаардлагуудыг бас уншлаа. Тэгээд ер нь би нийцэх юм байна. Тийм учраас би одоо тэгээ албан ёсоор дараагийн WNBA draft дээр би орхоо шийдсэн гэж байна. If simply declaring who you are is all that's required, then I meet every single requirement necessary to compete in the WNBA. За тэгээд WNBA-ийн юу хэлж байгаа юм бэ гэх юм бол чи өөрийнхөө эмэгтэй гэж тодруулж байгаа юм бол тодорхойлж байгаа юм бол чи бол эмэгтэй. За тэгээд Enes Kanter юу хэлж байгаа юм бэ? За. Окей. Тэгвэл би эмэгтэй. My team and I have carefully examined the WNBA's eligibility criteria and governing framework surrounding self-identification and inclusion. Based on the current guidelines, I can and am officially declaring my eligibility for the upcoming WNBA draft in May 2027. I am definitely not here to mock, make fun of, or disrespect any community or person. За би бүх шаардлагуудыг хангаж байгаа болохоор нэр дэвшиж байгаа шүү. Тэгээ би ерөөхдөө WNBA-гийн доромжлоод шоолж байгаа юм биш. Би seriously тэ нэр дэвшиж байгаа шүү. I am simply asking that the current rules be applied equally to everyone. The rules that represent the very values. Тэгээ та өөрийнхөө зарласан хууль дүрмийн дагуу тэ миний хүслийг хүлээж аваарэ гэж. За тэгээд Enes Kanter та мэдж байгаа юм бол 6'10" тэ ойролцоо нэг 2 м 9 2 м 10-ийн өндөртэй эмэгтэй юу? Өөрийнхөө одоо эмэгтэй гэж тодруулж байна. Тэгээ хэдүүлээ харцгаа Enes Kanter ерөөхдөө WNBA тоглох юм бол юу болох юм бэ? Хамт харцгаа. Нэ. Хэн зүгээр авьяас штэ яг гэдэг ямар суул юм бэ даа хоолт гэл. Nothing unusual there. Play on. Too small. Gun. You got it down back. Энэ зогсож байгаа хүүхэндээ зовцсон. За. Тэгээ ерөөхдөө WNBA-ийн яг ингэ солиороод мэдрэл муутай тэрийг ингэ зарласан байх юм бол нэг тоглогчоос болсон. Sophie Cunningham ер нь бол юу гэж хэлсэн юм бэ гэх юм бол транс тэгээ тамирчин WNBA эсвэл эмэгтэйчүүдийн биеийн тамир руу тэгээ оролцож болохгүй. Октоудаа хэдүүлээ хамгаалах ёстой. Нэгдүгээр хамт тоглоно гэдэг чинь шудрах бус. Хоёрдугаар хувцс солих өрөөндөө одоо яах ёстой юм бэ? Тэгээд Sophie Cunningham юу ярьсан хэдүүл ам сонсцгоо. За тэгээд маш ойлгомжтой юмыг мэдрэл муутай хүн асууж ийн заяа. Та чи ингэ түрүүн ярьсан бид нэр ингээ октоудаа биологийн эрэгтэйчүүдээс ингээ хамгаалах ёстой тийм би тамир руу октоудаа л байлгая. тэрийг ингээ жоохон тодруулаад хэлээд өгөөч. I think I said what I said. I think it's kind of common sense. And I think I'll always believe in that. I think it's really important to protect children. And that's little girls who are also involved in that category. And so I stand on what I said. And So би хэлсэн юм а хэлсэн. Ухрахгүй. Тэгээ бид нэр хүүхдүүдээ октоудаа ингээ хамгаалах хэрэгтэй. Хамгийн гол нь биеийн тамир. Тэгээ хүүхдүүдийг эрэгтэй хүүхдүүдтэй эсвэл эр хүмүүстэй хамт тоглуулж болохгүй. always believe that.
Yeah. Do you see your advocacy on that like taking any form going forward? You know, I don't know. I'm not a very political person. За тэгээд үргэлжлүүлээд чи ингээд энийг улам улс төрчмөр байна уу? Political болох гэдэг юм шиг юм. Үгүй. Тэгээ Америкт одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол иймэрхүү төрлийн юм яриад эхлэх юм бол чи улс төр хийж байгаа гэсэн үг. Donald Trump-ыг дэмжиж байгаа гэсэн үг. За юу. Чи бол hard right, radical. Тэгээ зарим хүмүүс одоо юу ярьж байгаа юм бэ гэх юм бол Sophie Cunningham чи бол нацист яриад л. За. Тэгээд Sophie Cunningham энэ ялсан үгснэрийн дараа энэ нэг WNBA-ийн дасгалжуулагч коуч за ямар цамц өмссөн бэ гэх юм бол хэдүүлээ харцгаая. Trans kids belong. Транс хүүхдүүд бас хамт оролцох ёстой. Тэгээд ингээд тоглолтын өмнө ингээд лекс зааж байгаа чи ингэж ярьж болохгүй. Транс хүүхдүүд бас ингээд бие тамиртай оролцох ёстой гэх мэт чинь. За ийм цамц өмссөн олон дахин. За юу. Тэгээд ингээд WNBA-ийн бас ингээд хариу өгч чадахгүй. Энэ WNBA-ийн том дарган заяа. Тэгээд Kathy Engelbert. Trans women are women. Trans эмэгтэйчүүд эмэгтэй шүү. Эсвэл don't allow any counter into the WNBA. Тэгээд нэг бол транс бүсгүйчүүд жигнэсээ бүсгүй гэсэн үг, эмэгтэй гэсэн үг. Эсвэл энэс counter түрүүний ингээд тийм нэр дэвсэн залууг оруулахгүй байя. Тэгээд аль нэр ингээд худрахад байгаа байхгүй юу? Тэгээд нэр за тэгээ ингээд өнөөдөр өглөө бүр ингээд WNBA-ийн хэвлэлийн баг хурал хийгээд юу зарласан бэ гэх юм бол the WNBA commissioner announces the league is meeting to review what a woman is. Одоо WNBA-ийн хуралдаж байгаа гинэ. За тэгээд тэр хурлын сэдв яг юу юм бэ гэвэл хоорондоо ярилцаж гинэ ингээ өөдөөс хараад. Эмэгтэй хүн гэж яг юу юм бэ? Тодруулах гэж, ойлгох гэж хуралдаж байгаа гинэ. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол хэд хэдэн NBA-ийн хуучин тоглогч одоо ирчүүд одоо эмэгтэй болсон. Яг гэх юм бол зүгээр шийдэж болд юм байна. Би эмэгтэй гэл. Тэгээд WNBA тоглоё гэж шийдвэр гаргасан болохоор. За энэс мэдрэл муутай газар байдаг юм уу? Мэдээж байгаа. Хааны бэ гэх юм бол Европ. Of course Europe. Европын их хурл ямар хууль баталсан юм бэ гэвэл транс эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд эмэгтэй гэсэн үг. Окей. За тэгээд энэ ямар асуудал гаргаж байгаа юм бэ гэм бол ойлгомжтой. Эрчүүд одоо эмэгтэйчүүдтэй өрсөлдөн гэсэн үг. Бокс, MMA, хөл бөмбөг. Одоо Месси ер нь бол октоодын дунд ингээ хөл бөмбөг тоглож болно гинэ. Криштиано Роналдо бас яг адилхан. За тэгээд энэ хуулийн цоорхогийг зарим мэдрэл муутай гарууд одоо ашиглаад эхэлсэн. За тэгээд хэдүүл хинтээ танилцмаар байна гэх юм бол нэг Франц улсын тоглогч бүсгүй эмэгтэй Stunning and Brave. За тэгээд энэ хамгийн эмэгтэйлэг зураг нь заяа. Одоо жигэн зургийг нь харъя. Мэ. Окей. Надаас илүү булчинтай. Окей. Энэ бол эмэгтэй юу гэсэн чинь ингээд татуутай шивэстэй заяа. Шивэсийг удахгүй хэдүүлээ харнаа. За тэгээд алчин заяа. 20 оноо, 20 rebound, 60% free field goal. Гэхдээ ингээд яг жоох мэ тий. Төсөөл үзье нөгөө Shaquille O'Neal юм уу, LeBron James тэгээд шийдэх юм бол нэг 100 оноо авч байх. За тэгээд ерөөдөө яаж тоглож байгаа юм бэ хэдүүлээ харцгаая. Яг нэг dude яа. Man. Yeah. Yeah. I'm just What the fuck? Jesus Christ. Bodybuilder юм ааш. За, Stunning and Brave тэ ер нь бол бодоод үзээ л та. Өөр хүмүүс одоо бас ингээд буцаагаад тоглолт WNBA тоглож болох юм байна. Төсөөл үзье заяа. Энэ гурван бүсгүй тэ Stunning and Brave энэ гурван одоо ингээд шийдчихлээ гэж бодъё л та. Will Chamberlain, голт нь Arnold Schwarzenegger. Arnold Schwarzenegger өөрөө бас 1.89 м шүү заяа. Тэгээ Andre the Giant. Энэ хоёр хоёулаа бараг 2.15 м 17. Will Chamberlain угаасаа тэ NBA-ийн домог. За өөр хин төсөөл үзье заяа.
Манай Монгол улсын арслан содном дооч бас ингээд зүгээр маазраад би ингээд Монгол бүхийг доромжилж байгаа биш шүү заяа. Би юу доромжилж байгаа юм бэ гэх юм бол энэ WNBA-ийн тэнэг малуудыг ингээд доромжилж байгаа заяа. Нэг хоног манай содном дооч тийшээ ингээд орох юм бол хэдэн оноо авах вэ? Золтой нэг 60 мараа оноо авах хаа. Эсвэл тэгээ манай супер авраг азашуур юу тэ зүгээр ингээд бөө гэл нэг өдөр нэг жоохон яа тэгээд азашуур юу хэдэн баг 80 100 авах. За тэгээд нэвэд ерөнхийдөө ингээд Shaquille O'Neal хоёр зураг байна. Нэг нь бол NBA тоглож байгаа, нөгөөх нь WNBA. Тэгээд Shaquille O'Neal хэдүүлээ ингээд ойрхоноос харъя заяа ингээд амар гоё урт үстэй ингээд Stunning and Brave алах юм биш үү тэ эсвэл LeBron James тэ Michael Jordan-ыг гүйцэтгэж ингээд 20 хэдэн жил одоо болж байна. Finals дээр одоо баг түүхэн хамгийн олон удаа хожигдож байгаа. Дөрвөн championship бүгдтэй одоо дараагийн жил дахиад халдвар хийхээр болсон. Тэ Philadelphia багтай. Тэгээ одоо ер нь бол Philadelphia LeBron дахиад фейлдэх юм бол LeBron дахиад нэг арын хаалга байна заяа. Яаж болох юм бэ гэх юм бол LeBron James болж болно заяа. Ингээд LeBron James тэг ингээд LA Sparks тоглоод тэндээ бол 3-4 жил зоолтой чемпион болох байлгүй дээ тийм ээ. Одоо LeBron Stanhope таадаг найдвар хэдэн жил байгаа шүү. Тэгээд удахгүй Michael Jordan-ы өөдөөс I got more rings than you гэх ингээд далчхан болох юм байна. So тэгээд энэс гадна энэ WNBA бас өөр юугаараа ингээм амар алдартай юм бэ гэх юм бол энэ бүсгүйчүүд хоорондоо бүрэн алдсан юм байна заяа. Ер нь бол WNBA би ингээд ерөөсөө сонирхдаггүй юм заяа. Яа гэх юм бол why тэ үхсдээ нэг үзтий. За ингээд тэгтээ ингээд үзсэн чинь ингээд бүр box MMA UFC ерөөсөө үзэх хэрэггүй саяхан нэг амар гоё тоглолт болсон харъя. So тэгээ ингээд би асыг гэл зодон хийгээл тэ амжтай. Тэгээ баян хоорондоо алддаг заяа ингээд. Тэгээ юу болж байгаа юм бэ гэвэл тэ одоо хэдүүлээ бас өөр энэ Sophie Cunningham-ыг юм уу Caitlin Clark-ыг гэсэн бүр ингээд алддаг юм байна. Хэдүүлээ антарцаа ингээд хоорондоо маа гэл. Ингээд энэ Caitlin Clark-ыг ингээд газар дээр унсан чинь ингээд хаалаа моолоо хүзэн мүзгийг ингээд боож магаал унсныхан дараа дахиад нэг маа гэж авдаг. За тэгээ ингээд Sophie Cunningham, Caitlin Clark хоёулаа нэг баг тоглолтыг хоёулаа цагаан ярьстэй. Тэгээ WNBA тоглож байгаа бүсгүйчүүд дийлэх нь хар ярьстай жоохон боронктой байх шиг байна. Тэгээ хэдүүлээ харцгаая. Тэг. Маа зүгээр ингээд маа гэж зүтгүүлнэ гэл. Тэг. Алтаа биш тэг. Маа. Oh my god. Тэгээ инээж ин тэ. Маа гэл. Oh my god. Эсвэл хүмүүс WNBA үзэж эхэлж байгаа юм билээ. Яг их юм бол хоорондоо зодолж байгаа охтуудыг харъя гээд. So they deliver. Mag. So тэгээд ингээд энэ өчтөрийн фаул энэ заяа. Тэгээ би нэг юм бодсон. WNBA-ийн лого жоохон өдөртэй надад санагдсан. За энэ Sophie Cunningham тэ өчтөр юм алуулсан. Төргийн дуудах хэвээр цагдаа магдаа явуулах хэвээр. Ягаад гэх юм бол энэ бүр assault гэсэн үг шүү дээ. Тэ. Тэгээд ер нь бол WNBA лого солих хэвээр байна. Энэ би энэ логог ингэ санал болгож байна заяа. WNBA. Тэгээ ирчүүд дундаа орох юм бол бүр аимшигтай юм болно. За тэгээд ингэ Sophie Cunningham бас өөрөө боронктой хардаа. Маа гэл бас өөрөө яад юм бэ. Тэ? Яа. За тэгээ ингээд WNBA хэдүүлээ хамт жоохон үзцгээе. Сонирхъя. Тэгээ удахгүй LeBron James юм уу Энэс Кантер эндээ тоглож юм бол бүр хөвгөлтэй болоод ирэн заяа. Тэгээд фаны юм юу юм бэ гэх юм бол одоо ингээ эрэгтэйчүүд заяа. Эрэгтэйчүүд WNBA руу ороод эхлэх юм бол яах гэж WNBA эхлүүлсэн юм бэ? Зүг асуулт мөн үү? Тэ? Яагаад урд нь тэр W үсэг нэмсэн юм бэ? Яагаад Women's National Basketball Association гэсэн юм бэ? Яагаад гэх юм бол одоо зүгээр ингээд NBA хөгшөрцөн чадахгүй эсвэл дөрөвхөн бүгжтэй 24 жил ингээд бүгжний араас Michael Jordan-ы араас явсан чадахгүй юм бол зүгээр WNBA руу шилжиж болох юм байна шүү дээ. Тийм учраас анханасаа тэр W үсгийг ингээд хасчаад тэгээ NBA болчих юм биш үү? Тэ? Тэгэл ингээд хоёр лигтэй болно гэсэн үг. Тэ нэг нь тэг одууд нь байдаг нөгөөх нь чадаагүй нууд. Эсвэл зодгоо тайлцсан. Эсвэл 6 бүгжтэй хүрээгүй баачканаар тэндээ ингээд тоглож болох юм байна. Тэгэл ер нь хараад үзэх юм бол WNBA-гийн менежмент гих мэд чинь дасгалжуулагч нар тоглогч нар
Ер нь айгаа буруу менежмент хийгээд байгаа юм шүү. Тэгэл ер нь бол UFC, WNBA эсвэл анханасаа NBA гэж нэрлж үзгээр хаа. За бүтэн сая өдрийн мэнд таад сайхан амраарай бай.